Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллежийн сурагчдыг хөдөлмөрт бэлтгэх зөвлөмж. Ажлын ярилцлагын үед асуудаг нийтлэг асуултууд. Нийтлэг асуултын агуулга. Ярилцлага хийх гэж байгаа хүний мэдхийг хүссэн зүйл. Хариулах арга хэрэгсэл. Та өөрийнхөө талаар ярина уу? Таныг сайн ярьж чадаж байна уу? Бэлтгэлтэй байна уу гэдгийг олж мэдэх асуулт юм. Тиймээс өөрийнхөө тухай бэлтгэсэн товч танилцуулга хийгээрэй. Таны давуу тал юу вэ? Таны туршлага тэдний хэрэгцээ шаардлагад тохирох эсхийг мэдэх гэж буй асуулт юм. Иймд давуу талын тухай тодорхойлолтыг ашиглаж товч хариулна уу? Та яагаад манайд ажиллахыг хүсэж байна вэ? Танд тодорхой зорилго бий эсхийг мэдэх зорилготой асуулт. Давуу талын мэдээлэл ашиглаж тухайн байгууллагын зорилго, үйл ажиллагааны хүрээнд хийж чадах зүйлээ тайлбарлах нь зүйтэй. Та өмнөх удирдлагынхаа талаар ямар бодолтой байдаг вэ? Таныг удирдагчаа хүндэлдэг эсхийг мэдэх зорилготой асуулт юм. Давуу талын тодорхойлолтоо ашигла. Сургууль төгссөн бол дадлага хийж байсан байгууллагынхаа удирдагчийн тухай ярь. Та хэр ачаалалдаах чадвартай вэ? Таны ажлын бүтээмж, гүйцэтгэл, асуудал шийдэх арга, төсвөр хатуужлыг мэдэх зорилготой асуулт. Тиймээс өгөгдсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэх чадамж, бие балдрын хөгжил, төсвөр хатуужил, багаар ажиллах чадварынхаа тухай яриарай. Та хэр хэмжээний цалин хүсэж байна вэ? Энэ асуулт нь таны хүсэлт, өөрийгөө үнэлэх чадвар үндэслэлтэй юу гэдгийг мэдэх зорилготой. Асуултад асуултаар хариулах буюу тухайн ажлын байрны дундаж цалин хэдвэ гэж санал болгож буй цалингийн хэмжээг асуугаарай. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехникийн коллежийн сурагчдыг хөдөлмөрт бэлтгэх зөвлөмж.